Сайн байцгаана уу? Өдөр өндөрлөхөд анхаарах заавар зөвлөмжийг хүргэж байна. 1-дүгээрт системийн огноог харах шаардлагатай. Хэдний өдрийг өндөрлөж байгааг харнаа. 2-дугаарт Тейлер лавлгаа журналын лавлгаанаас тухайн өдөрт хийгдсэн нийт гүйлгээг авч харна. Мөн хэрэглэгч өөрийнхөө бас хянах хэрэгтэй. Баруун доод буланд харуулж байгаа тоог нийт баримтынхаа тоотой тулгаж харна. 3-дугаарт Тейлер лавлгаа алдаатай журналын лавлгаанаас алдаатай гүйлгээ гарсан эсхийг лавлана. Хэрэв алдаатай гүйлгээ байвал засч залруулна. 4-дүгээрт тайлан Тейлер кассын гүйлгээний мэдээ. Кассын үлдэгдлийг авч шалгана. Гүйлгээ дутуу хийгдээгүй бол кассын үлдэгдэл таарч байх ёстой. 5-дугаарт Тейлер ханш өөрчлөх. Хаалтын ханшийг оруулж өөрчлөлтийг илгээж хадгалах үйлдэлийг хийнэ. Энэ нь дараа өдрийн албан ханш болно. Дээрх үйлдэлүүд шалгагдсны дараа өдөр өндөрлөлт эхлүүлнэ. 6-дугаарт оператор өдөр өндөрлөх цэсээр дэлгэцийг дуудаж өндөрлөх өдрийн огноог шалгаж тухайн өдрийн өндөрлөлтийг эхлүүлнэ. Өдөр өндөрлөж байхад сүлжээ дасрах, тог дасрах асуудал гарсан тохиолдолд дахин эхлүүлэх шаардлагагүй. Харин оператор системийн төлөв өөрчлөх. Уг дэлгэцээс өдөр өндөрлөлтийн процесс аль төлөв дээрээ явж байгааг харах хэрэгтэй. Системийн төлөв хэвийн болсон. Системийн огноо өөрчлөгдсөн буюу шинэ өдрөөр болсон бол өдөр өндөрлөлт хэвийн хийгдсэн байна гэсэн үг. Баярлалаа.